За өдөрч та бүхэндээ бидэнтэй хамт байгаа энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Залуу лидер нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэх гэж байна. Тэгэхээр бид өнөөдрийнхөө дугаард барилга хэмээх том салбарын нэгэн эдис болсон хот төлөвлөлт барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг NAP группийн захирал ахлах архитектур Уянгыг урьж оролцуулаад байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилга хүлээн авсанд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулж аваад. Тэр ер нь энэ салбарт бол хөвчлэн голцоо эрэгтэйчүүд их байдаг тий. Тэгэхээр та яагаад бас архитектур гэх мэргэжлийг сонгох болсон? Энэ талаараа яриагаа эхлүүл. Анх яг би ч нөгөө нэг юм тийм хүчээр шахам архитектор болсон шүү дээ. Энэ чиглэл рүү бол ажиллах хосонгоо шалтгаан бол манай аав ах хоёр бол архитектор мэргэжилтэй. Тэгээд яг тэр ч утгаараа бол архитектор мэргэжилтэй болгосон ер нь бол шууд л ер нь амьдралаа шийдэлцсэн юм чи. Тийм. Ерөөсөө шууд манай аав хоёр ярилцаал юу хууль чигээр гутаал. За одоо тэнд одоо бүр багшийн одоо гар зургийн анги хичээлж байгаа. Бэлтгэл واخгүй тэр нь нөгөө конкурсны бэлтгэл. Тэрэнд яв архитектор болно. Тэгэл ингээл тэр хоёр яриа шийдсэн байхгүй ерөөсөө. Тэгэл өөрийнхөө нөгөө нэг жоохон л чийсэн баг. Эсрүүцч болно шүү дээ. Би одоо ингээд хуйлж болно ч гэдэм юм уу. Тэгэл ерөөсөө тэгээгүй шнэ. Тэгээ яг би нөгөө аавынхаа мэрэгжлийг мэдээлэл байгаа юм л да. Нөгөө барилгын зураг зурдаг гэлтэй. Тэрнээс аавынхаа мэрэгжлийг ингээл амар сонирхоол тий. Хүчээ сонирхож байгаа юм шал өөр шүү дээ. Тий хүсэлж тэмүүлж байгаа юм. Тэгсэн юмрөөсөө байхгүй. Тэгээд нөгөө урсгалаараа л явжсэн нөхрөлдөө ер нь. Тэгээ урсгалаараа явж байгаа л нөгөө мас хаашаа гэдэг шиг нөгөө мас нь тэр үед хуулийн юмд бэлдээл хуульд үтс. Тэгэн гот өөрөө за хуульч болно гэлээ. Тэгэхээр одоо 100 жилийн түүхтэй тийм том компани байгуулна гэсэн мөрөөдөл ер нь яаж таны дотор ер нь багтсан болж байна. Ер нь хүмүүс бол одоо зарим хүмүүс бол гэдэг тийм жижигээр багаар ингээ мөрөөдөөд тэрэндээ ингээ хүрээд явдаг. Тэр таны хувьд ер нь мөрөөдөл гэдэг зүйлээр ер нь ямар байр суурьтай байдаг бол ер нь хүн айгүйх мөрөөддөг байх хэрэгтэй юм байна л гэж боддог. Мөрөөдөлгүй ер нь зориггүй хүн гэдэг бол миний бодлоор ер нь. Тэгээ ялангуяа залуу хүн гэдэг бол байж болохгүй юм шиг санагддаг шүү дээ. Тэгээ би магадгүй яг мөрөөдлөө тэгж боддیں۔ Одоо бол эргээд харахад айгүй тийм жоох хүүхд мөртлөө айгүй том мөрөөдсөн байна даа хардаг. Гэхдээ нөгөө талаараа би тэгж том одоо баг хаач байхгүй тийм том мөрөөдөлтэй бодож явсных магадгүй би өнөөдөр өдөө хүртэл явсан байх гэж боддог ер нь бол. Тэгээ яг би сургуулаа төгсөөд барилга ухсралын компанид ажилладаг байсан. Тухайн үеийн Bayers Construction гэдэг компанид ажилладаг байсан. Тэгээ тэр компанид ажилладаг байхад бол нөгөө яалтчгүй манай нөгөө гэр бүл яг ийм мэрэгчлээ хүмүүс учраас нөгөө ажлын бус шугамар одоо л аюух ажлын саналууд ирдэг гэсэн ер нь бол тухай дээ. За сүүлдээ нөгөө ажил маань улам л орж ирж ажил томроодсон байхгүй ер нь бол. Тэгээд бодсон л да ер нь ингээд тэгээ яагаад болохгүй гэж бодоод тэгэл юусаа гадны компаниудыг судалж үзэл. Гадны компаниуд ч юм бол дандаа л өв залгамжлаглал уламжлагдалт хэрэгцсэн тий бүр ингээд ялтч 100 жилийн төвхтэй л гэдэг л да томоохон компаниуд бол архитектурын томоохон компаниуд ер нь бүгд тийм байгаа. Тэгээд тэр утгаараа би яг тэр үедээ бол амар том бодол тий 100 жилийн төвхтэй тийм компани байгуулна гэж үзэл ерөөхдөө тэр үедээ тэгээд тийм төвхтэй одоо л би чи юу нөгөө 100 жилийнхаа дөнгөж 14 дээр л явж шээ. Яагаад болохгүй гэж вэ гэж аягүйх боддог байхгүй юу? Ер нь ямар ч юм хийсэн. Тийм болохоор одоо цаашаа бол ингээл ямар ч гэсэн зорилготой өргөн. За тэгээ зорилгын цааны орсон мөрөөдөлтөд өргөндөө. Тэгээ NAP гэдэг группийнхаа нэрийг ер нь та ямар утга агуулж яагаад энэ нэрний товчлол өгөхөр басан талаар ярихгүй. Манай нэр өөрөө бол яг товчлол л доо. Тэгээд үндсэн утга бол үндэсний архитектурын төсөл гэсэн нэрийг л англи хэл дээр хөрвүүлэл товчлсон. Тэгээд NAP 3-аас хэрүүн үндсэнтэй ер нь бол илэрхийлэгддэг. Тухайн үед болохоор намайг бол одоо юу гэдэг маань найзад ямар том нэр өгдөө ингээл тэг хитрхи том нэр өгч байгаа юм биш үү гэл тиймэрхүү саналууд л аягүй хэлжсэн. Тэгээд би одоо бас 13-4 жилийн өмнө тэгэхээр үнэхээр хүүхэд л байсан. Тэгээд тэр үед үнэхээр яг том утгатай тийм л нэр өгсөн байлээ. Тэгээд сүүлд бол одоо бас 3 жилийн өмнө бол группийг бол нэмсэн. Тэгэхээр одоо ер нь NAP групп хичнээн ажилтнтай байгаа. Яг одоо манайх чинь 17 18 удаа үйл ажиллагаа явуулчихсан даа. Тэгэхээр ер нь хот төлөвлөлт, барилгын зураг төсөл, тэгээ интерьер, ландшафт
Гэт ингээд ер нь айгүй олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тий. Одоо ер нь тэгтээ аль чиглэл дээр илүү төлөвлөгөө анхаарч байна? Бид нар яг одоо явагдаж байгаа юу бол чиглэл саяны өөрөж хэллээ тий тааллын юунууд байгаа. Яг тэр үндсэн чиглэлүүд бол тийм байна. Тэгээ дээр нь одоо сүүлийн үед нэмэгдэж байгаа чиглэлийг одоо барилгын хэрэгжилтийн үештэн дээр зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Тийм зөвлөгөө өгч одоо менежментийн хийх ч юм уу энэ ажлууд руу орж эхэлж байна. Одоогоос 4 жилийн өмнөөс ахуулаад ер нь бол илүү төлхөө одоо хот төлөлтийн ажлууд дээр тий одоо томоохон хот суурьны хөгжлийн ерхий төлөвлөгөөний ажлуудыг хийж эхэлсэн. За интерьер бол бид нар тэгж голчилж бол бүр ингээд зорж тий одоо бүр гол бүтээгдэхүүнээ байлгаж гэх юм уу тэгж бол интерьер дээр бол зордгоо танаа харал хийлгэмээрэн гэх юм уу тий энэ тохиолдолд бол ерөөсөө интерьерийг аягүй хийдэг л тий. Үндсэн одоо гол ажил бол бид нар өрөөсөө барилгын зураг цэцлэг хот төлөвлөлт. Тэгэхээр анх бол одоо өөрийнхөө бизнесийг одоо компани байгуулж байгаа үед ер нь нэг өрөөнд тий ингээд ганцхан ингээд ноутбуктэй ингээд би суудаг байсан гэж. Одоо л ингээд оффистай ингээд өргөжсөн байна тий. Тэгэхээр ер нь өглөө болгон ажил руугаа орж ирэхдээ ч юм уу энэ хаалгаар орж ирэх тоолонд ер нь ямар бодол төрдөг вэ? Өглөө бол орж иртээ мэдээж би айгүй тийм өөдрөл орж ирэх боддог ер нь. Ирч хүчтэйгээр л юмыг эхлүүлэх л айгүй дуртай. Ерөөхдөө тэгээд хэрвээ асуудал гарсан бол тэр асуудал яг одоо аль нэгэн газарт орохдоо үлдээчихэл дараагийнхаа ажлыг эхлүүлж авах хэрэгтэй л гэж боддог. Ер нь ингээд гоё өөр ингэсэн юм том оффистай болоод ажлын өрөө те юм болоод ирэх үеийн ерөн сэтгэл ямар байсан бол түрээсийн байрнаас анх эхэлчихсэн л да. Одоо миний онцлог бол хизээж надад мөнгө гэж байгаагүй, санхүү хөрөнгө гэж байгаагүй тий. Өстой нэг багаар өстой ахиусаар л одоо өнөөдрийн түвшинд бол хүрсэн. Манайх ч 14 дэх жилдээ орцсон явж байгаа гэхээр магадгүй удаан байсан байж магадгүй. Гэхдээ энэ олонд бол санхүү хөрөнгө оруулалт бол маш их нөлөөтэй. Тэгээд яг уу гоё л доо ингээл алхамаар хүн чинь ингээд дээшлээл яваад байна гэдэг чинь хүний тэр хийж байгаа урам зориг шүү дээ. Ер нь бол тэгээ бас давхар урам зориг ярихаа надад бодогддаг юм бид юм. Заавал ингээл айгүй том зориг тавиал тэгээ эсвэл айгүй том ингээл амжилт гэхээр амар томоор харах бол би биш гэж боддог байхгүй. Амжилт гэдэг чинь ерөөсөө өнөөдрийн би түрүүн та надаас асуулаа шүү дээ. Өглөө яаж одоо хэрхэн орж ирдэг гэдэг чинь тий. Тэгэхээр яг л тэрнээс л эхэлнэ. Ер нь бол одоо багийн нэг гишүүнийхээ ажлыг хянаад за тэрэнд нь би зөвлөгөө өгөөж эхлүүлчихье гэдэг юм. Гэхдээ энийг хийсэн ч гэсэн надад бол амар том амжилт айгүй том урам зориг. Ер нь ингээ баг хамт болон доктортой ингээд ажиллах удаан жил ингээд цуг байх энэ асуудал ер нь бол одоо манай нийгэмд ер нь салбар бүртэл бол бас асуудал болоод байна л да тий хүмүүс нэг мессен дээрээ нэг хэдхэн 2-3 жил болчоод өөр салбар руу ордог ч юм уу тий эмэртэнүүд их анзаардаг. Тэгэхээр та ер нь яг хүний нөөцөө баг хамт олноо юм доктортой барихын тулд ер нь ямар хөгжүүлэлт ч юм уу одоо хэрэгжүүлж байгаа арга барил гэвэл ямар зүйл байгаа бол би анхад яг тэр компани гэж юу гэдэг ч мэдэхгүй багийн гишүүд за тэгэл одоо тийм менежмент за тэгэл компани зохион байгуулалт бүгдэд хүний нөөцийг яаж одоо ажилуулах уу тий ерөөсө тэр талаар ойлголт надад байгаагүй би ч ингээд одоо хүний нөөц тал дээр чи суралцаад явж байгаа тий мэдээж ерөөсө ганцаараа л эхлүүлсэн л тий тэгээ тэр үедээ ганц байна баг хүнтэй ажиллаж исэн тэгээ би эхний ер нь 5 жил орчим баг ер нь бол яг ингээд миний хэлж ярьж байгааг ойлгодог тий миний хийх гээд байгааг л ойлгоод хийгээл гараад ирнэ гэдэг бол аюул чухал л да. Тэгээд яг тэр хүмүүсийг бол олоход бас нэлээд цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ манай залуучууд ч юм бол одоо жишээ нь юмыг аюул хурдан хүлээж авдаг. Тийм ч учраас одоо энэ одоо ингээл хамтдаа ажиллаад явж байгаа. Би ер нь залуучууд амар их бахархдаг. Ер нь манай компани дээр орж ирсэн хүмүүс бүр ингээл манай залуучуудыг хараад гоё штэ сайхан юм тест ямар гоё юм бэ гэл тээ. Бүр тэр манай залуучуудаас тэр хүмүүс бүр ирчүүч одоо тий бүр тэрийг мэдэрж гэн гэж байгаа байхгүй. Тэгээ тийм л хүмүүстэй би ажиллаж байгаа. Тэгэхээр чинь би бол яг одоо олон жил ажиллаж байгаа залуучуудтай бол яг тэрийг л тий та нар л одоо энэ компани соёлын компанийг энэ залуучуудад дамжуулж өгнө гэд тий. Тэгээ тийм болохоор тэд нар ч гэсэн аягүй их мэрээдэг хичээдэг тий. Тийм залуучуудтай тэгэхээр мундаг. Багийн гишүүдээ аягүй сайн сонсох хэрэгтэй. Баг удирдах аваа ахлагч бол ер нь тэгээд багийн гишүүдээ аягүй сайн ерөөхдөө мэдтгэл авах хэрэгтэй болов уу гэж боддог. Тэр хүний мөрөөдөлд хүрэхэд миний чадах тусламж дэмжлэг юу вэ тий? Айлчлалаараа нийгмийн амьдрал ах уу тий? Өөрийнх нь ур чадвар, мэржлийн чадвар энэ олон дээр л ер нь бол толгол дэмжил хамтарч ажилладаг юм. Хамтдаа одоо аль бүх зүйлээ ярилцаад ч гэдэг юм уу ингэж явдаг учраас ч юм уу ер нь
харьцангуй хүний нөөц бол доктортой байдаг. Тэгээд мэдээж бас тэр дунд чинь бүх хүн ингээл ижлэггүй асуудал гарч ирж байгаа. Би яг ингээд сургууль төгсөж байгаа ч гэдэм шинэ нөхдүүдийг ер нь бол хөвчлээ авдаг. Тэр хүний уг хүний хандлага буюу сэтгэлтэй, чин сэтгэл гэж хүн ер нь тэр хүнд хэр байна те. Тэгээд ажилтаа хандах хандлага нь хэр байна тэрийг хардаг. Юмаа сурал гэдэг юмыг аягүй тавьдаг шүү дээ. Ер нь эхлээ юмаа сурчгаа те. Тэгээд байнга суралц. Хинч чиний сурсан юм ерөөсө булааж авахгүй. Бити надад юм хийж өгч яах гэж бодоо. Чи тэ нийгэмд энэ хүний амьдрах айдахтай ажиллах хөдөлмөрлөх орчныг чи бий болгож байгаа хүн бити надад юм хийж өгч яах гэж ерөөсө бити бодох. Ер ихний ер нь яа тавьдаг юм тэр. Өөрийнхөө эготой тэгээд өөрийнхөө тэр дотоод хүний сэтгэлийн аливаа зүйлд бол энэ сэтгэлийн төсвөр хатуужил гэдэг юм бол аюул чухал. Тэрнтэйгээ л аюул сайн ажилтдаг байх хэрэгтэй л дээ өөртөө. Одоо л ер нь ингээл нэг 100 жилийн түүхтэй компани болно гэсэн зорилготой байгаад байгаа шүү дээ. Одоо ч гэсэн тэр 100 жилийн түүхтэй компани тийм ээ нэг хэсэг нэгэн эдис одоо эхлэл үеийнхэн одоо тэнд ажиллаж байна. Тэр та юу нэг яаж одоо ажилчтай хөгжүүлдгийг үнэ нөөцөө тийм ээ зорилго мөрөөдлийн яаж гоё өдөөдөг бол. Манайх чинь ер нь дотооддоо аягүй их сургалт хийдэг. Бас тэгээд ажилтнууд айл болох байнгын сургалтанд одоо явуулж авахгүй бол манайх чинь мэргэжлийн үйл ажиллагаа аягүй дөрвөн сэлдэг шүү дээ. Яг тухайн хүний ур чадвар дээр бас тулгуурладаг байхгүй ер нь бол. Тэгэхээр хүнээ тэгж одоо байнгын мэдээлэлтэй айлгах, байнга одоо чадваржуулах бол аягүй чухал. Ер нь компаниудын хамгийн түрүүнд тавигдах асуудал ер нь манай энэ чиглэлийн компаниудад гол юу бол манайх ер нь бол аягүй сайн сургалтуудыг л аягүй хийдэг. Ер нь журамдаач байдаг. Тэгээд тэгэхээр дотоод сургалтуудаа бол аягүй явуулдаг. Тэгэхээр анхны үеийнхээс та ажиллаа ч юм уу те тэдэн жилийн дараа юм байна да ч юм уу нэг ингээд байж ивэл гэсэн юм ямар шигэн төсөөлөлтөй байдаг гэсэн бол. Ер нь хүмүүс чинь нөгөө мөрөөдөлд очиж таад эхлэхээр дотор аюухт нөгөө төсөөлж боддог шүү дээ. Тэр үеийн ер нь төсөөллөөс уулзвал. Тэгээд би бас нэг юм амар их сандаг байхгүй. Хагасаа өдөр илүү бүтсэн өдөр илүү манай компани ерхий менежер би ах мэдгэсэн. Тэр охин бодол ажиллаж байсан баг хагасаа өдөр ч юм уу тэгсэн юм чи бүр ингээд хагасаа амралтынхаа өдөр хийрээд зүүдээ яриад тэгсэн чинь манай компани айгүй том болцсон айгүй том өргөжцсөн байсан. Тэгээд өөр ингэсэн ингээд бүр юм арай л хідэн давхар илээ барилгатай болцсон байсан гэл тэг ингээд ярьсаах тэгээд надад амар хөөрхөн санагдаад тийм уу ямар гоё заастаа биелхэндээ биелүүлэндээ тэгээ ярьж байсан аахгүй тэрэн шиг анх бол мэдээж төсөөлөл бол би ч нэг тийм шуналтаагүй яа. Нөгөө юу байгээл ямар ч байсан нэг ороход л тэ нэг юм мэргэжлийн үйл ажиллагаа одоо яг ингээл энэ одоо энэ архитектурын чиглэлийнх юм биш тэгвэл дизайн загвар гаргадаг компани тийм ийм компани гэж мэдгэдэггүй тийм офстой болохоосоо гэж л аяг боддог байсан. Тэгээ яг тэрийг бол ер нь бол бас тодорхой хэмжээнд тэр зорилготой бол хүрсэн л гэж боддог. Одоо ч гэсэн ингэж харагдчих шүү дээ ингээд гоё барилгын зургууд хот. Бүгд л манай хийсэн л ажлууд л та тийм тэгээд яг хуу хамтарч оролцсон байгаа. Ихэнх нь дийлэх нь манай компанийн ажлууд. Тийм манай компани одоо оролцсон бүтээн байгуулалтын ажлууд гэж хэлж болно. Тэгэхээр хүн болгонд л энэ айгу сайхан мэдрэмж яах л та ер нь хийж байгаа, бүтээж байгаа ажил нь амжилттай болох тийм ээ. Та бүхний хувьд бол барилгын зураг төслийн чиглэлээр бол дагнаад одоо 10 гаруй жил болчихсон байна. Энэ хугацаанд одоо энэ харагдчих байна л та одоо Мөсийн номын сан тийм ээ. Одоо Максийн одоо 220 гэ барилга байна. За олон улсын санхүүгийн төвгээд одоо баригдаж байгаа тийм үү. Тэгэхээр та ер нь яг энэ өөрийнхөө компани одоо зураг төслийн гүйцэтгэсэн энэ ажлуудын хажуугаар явах ер нь ямар санагддаг болоо. Ер нь ингээд та бүхний зураг төсөл ингээд гоё барилга болоод их хоттой ингээд сүндэрлэлсэн байна гэдэг. Сайхан шүү дээ. Ер нь бол бидний мэргэжлийн онцлог юм болов. Ер нь бол бусдын төлөө ажилладаг, нийгмийн сайн сайхны төлөө ер нь бол ажилладаг. Тэгээ тэр утгаараа үлдэх юмтай байдаг бас бүтээн байгуулалтын ажил учраас эргээд харахад бидний хийсэн ажил бол яг хүний нүдэн дээр бол харагдчихдаг. Тэгээ яг өөрийнхөө ингээ хийсэн манай компани хийсэн ажлууд тэгээд яг хажуугаар нь явахаар ингээл нэг тийм жоохон шүүмжлэх гэдэг тийм шүү дээ байхгүй. Эргэж харахаар ингээд байсан гэлүү. Энийг гоё сайжруулах үедээ энэ дээр нь жоохон ажиллах үедээ тий тэгсэн бол гээл тэгтэл гоё л доо хажуугаар нь харал тий ингээл гоё штэ ер нь бол энэ манай зураг штэ гэдэг тийм хүмүүстэй тэгэл тэгжлэхээр гоё байдаг штэ ер нь бол
Ингээд бид нар чи айгүй олон ажлууд дээр ажиллаж байгаа шүү дээ. Ер нь бол яг ингээ хэрэгцсэн хэрэгжээгүйгээл ингээл хүчнүүн төслүүд дээр ажиллаж байгаа 100 гаруй төслүүд болцоо явж байгаа. Тэгээ ингээ ажилласан байгаа. Тэгээ энэ дундаас ч ингээл бүх ажил ингээл айгүй тийм тод үлдэхгүй л дээ хүнд. Яг манай компанийн хувьд бол хамгийн одоо томоохон төслүүд гэх юм бол олуулсан санхүүгийн төв үйлчлэн дээ. Анх бол одоо нөгөө ажлынхаа гэрээг байгуулах гал гэрээгээ боловсруулах болж байгаа байхгүй драфта. Тэгээ тэр гэрээгээ боловсруулахсан чинь өөрөө би хийх болоод бүр амар хэцүү санагдав. Би бүр уйлжсэн байхгүй тэр. Тэгээ одоо батар инээ тэр яагаад ч өөрийгөө хийх ёстой гэж бодцъё те. Чаддаг мэддэг хүмүүс нь хандчихгүй яасан бол тэгээд тэгээ ингээд харахаар тэр тухайн үеийн нөхцөл байдал тэр үеийн миний нөгөө нэг одоо ажлыг явуулж байгаа арга барил тэр бүх юм өөр байгаа байхгүй те. Гэрээгээ байгуулахдаа би бүр салгалж байсан шүү дээ. Яана гэл тэгээ бараг л ингээд гарис зуртай ингээд айгаад айгу тийм айцтай салгалсан байдлаар хараг зурж байсан шүү дээ тэр ажил дээр. Тэгэхээр одоо ер нь барилгын салбарт одоо зураг төслийн нэг 700 гаруй компани байна гэж тийм маш их тоо тийм энэ бол NAP Group одоо ер нь эдгээр компаниудаас ялгарх онцлог давуу талын таас юу гэж тодорхойлмоор байна. Нэгдүгээрт бид нар яг доктортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Одоо чанартай л зураг төслийг ер нь бол хүргэе гэж боддог. Тэр ч утгаараа бид нар илүү одоо нөгөө дотоод хяналт гэдэг юм бол манай дээр аюул өндөр явагддаг. Одоо бол манай компани яг онцлог гэх юм бол өдөр тутмын үйл ажиллагаа залуучууд бол эрхэлж явуулж байна. За тэгээд одоо мэрэгжлийн одоо үйл ажиллагаан дээр бол манай одоо туршлагатай ахмад зөвлөгөөд маань бол орж ирж ажилладаг. Тэгээд үндсэндээ бол бид нар бол туршлагатай залуучууд болон туршлагатай багийн бүрэлдэхүүнтэй л ер нь бол энэ үгээрэл бол онцлогтой хамтарч ажилладаг. Дараачих нь манай үйл ажиллагаа бол бид нар сүүлийн одоо 2014 онд манай Монгол улсын ногоо хөгжлийн бодлогоо баталсан байдیں۔ Тэгээ ногоо хөгжлийн бодлоготой уялдуулаад ер нь эрчим хүчний хэмнэлтэд барилга, ногоон барилга гэсэн чиглэл рүү ерөөхдөө одоо төслүүдэд илүү төлхөө оруулж ирсэн. Тэгээ энүүгээрээ бас онцлогтой. Таны хувьд ер нь хийж байгаа ажилдаа манлайлал тийм ээ ажлын манлайлал гэдэг тэр та юм гэлээ. Манай одоо юу гэдэг мэрэгжил бол ер нь манлайлалын ажлыг хийдэг байхгүй ер нь би тэгж ойлгодог. Манлайлалч яг тийм шүү дээ. Бусдын төлөө, нийгмийн төлөө цаг зав гаргадаг, хөрөнгө гаргадаг, хөрөнгө зарцуулдаг. Тэгээ энэ чинь өөрөө манлайлал гэж харагдсан ер нь миний ойлголт, миний бодлоор. Манлайлагч ер нь үлгэрлэгч л ах хэвээр. Ер нь бол бүх талаараа олон зүйл дээр бусдад аягүй нөлөөлдөг. Тийм бусдад аягүй тийм итгэл үнэмшлийг төрүүлдэг тийм хүнийг л манлайлагч юм гэж боддог байхгүй ер нь бол. Угаасаа манлайлагч хүн чинь аягүй бас нөгөө талдаа ядарч шүү дээ. Ер нь л тий яа тэгэхээр өөрөө харуулах хэвээр тий өөрөө үлгэрч харуулаагүй юм дээрээ багийн гишүүдээс юм нэхэж ч юм уу нэг юм шаардыг гэж юусоо боддгоо. Гоё одоо сайхан зүйл чинь юусоо бүтээн байгуулалтын ажил дээр ажиллаад тэр бүтээн байгуулалт нь яг ингээд боддоор өөрийнх нь төсөөлж хийсэн одоо төсөөлөл боддоор хэрэгждэг юм одоо мэрэгчлэлт ер нь бол тэгээд яг тэр талаараа бол үнэхээр одоо сайхан мэрэгжил. Тэгээд тэр дундаас ер нь нэг ажлыг эхлүүлээл дуусгах гэдэг бол аюус гоё тийш тэр амар гоо санагддаг. Гарын үсгээр яг ингээд хөвлөөл тэхвит нь хөвлөөл үдээл тий. Одоо гарын үсгээ зурж явах тэр юм ч аюу гоё ш тэр. Тэгээ манай нөгөө багш хэлжсэн байхгүй ер нь бол манай оргил гэдэг манай одоо аюу гоё хөшлөлтэй байсан ер нь өөрөө амар юм гоё хүнэлтэй юм чөлөөтэй. Тэгээ тэр багш маань хэлжсэн байхгүй. Та нар биш үү тий курс ажлыг хийжсэн бид нар. Тэгэл та нар биш үү тий над ажиллаа ихдээ ер нь юу аж нэг гартаа вайн нэрэ тэгэл хийсэн ахгүй нэг гартаа тамхиараа тэгэл та нартай суух юм бол та нартай бараг л онгодж орно тэгээд та нар тэгж жаргаж хийх ёстой гэл тэгжэл та нар төслөө хийх ёстой гэл ингэж хэлжсэн. Тэр ерөөсөө миний санаанаас гардаг ш манай багш хэлсэн үг тийм яг тэгж хэлжсэн. Тэгээд тэр шиг нэрэ ажлыг айгуу жаргаж хийх ёстой. Ер нь анх компани үүсгэн байгуулж хад гэр бүлийнхэн зүгээс юу гэж хэлжсэн бол яг нэг бодлын ингээд мэрэгжлийнхэн чиглэлээр өрнө ажиллаад явж байгаа боловч бас нь бол давхар нөө бизнесийн салбар болоо явж байгаа шүү дээ тийм ээ. Компани үүсгэн байгуулаад явна гэдэг бол тэгэхээр энэ тал дээр ер нь гэр бүлийн зүгээс юу гэж хэлсэн бол тэгээ манай гэрийнхэн тийм бизнес эрхэлдэг ч юм уу. Тэгээ ер нь миний ойр орчимд тийм бизнес хийдэг үйл ажиллагаа явуулдаг хүн бол байхгүй л дээ. Бизнесмен ер нь байхгүй. Тэгээд яг анх компани авуулна гэхэд мэдээж хамгийн түрүүнд хэлсэн өмнө одоо угаасаа манай аав байсан. Яг л нөгөө нэг мэрэгчлээ тий хамгийн надад арай ойрно гэх юм уу. Тэгээд тийм болохоор аавдаа л хэлсэн. Ганц баярлдаг юмнаар манай ерөөсөө эсэргүүцэж байгаагүй миний ямиг чимээгүй л гэдэг байхгүй. Тэгээд цаагаараа дэмжээлдэг. Тийм хүн тэгээд ер нь тэрэнд нь аяух баярлт юм аа.
яаж анх одоо жишээ нь би ингээл компани авуулаа гэхэд одоо намайг ингээл хэрвээ одоо чи чадахгүй чадахгүй гэсэн бодвол тий айгүй бол хийхгүй штэ тий тэгээгүүд нь би бас айгүйх баярлалтай байхгүй чимээгүй л ясан ер нь ингээл тий цаагаараа бол дэмжснээ аль хэлсэн л дээ тий манай компанид хамгийн анхны жишрээ сандал хамгийн юм авч өгчсэн юм штэ ер нь бол тэгэл чи амар том дэмжлэг өөрөө дэмжиж байна л гэсэн үг тий таны аавт нь бол архитектор ахт нь бас архитектор тий тэр ер нь танд одоо яг энэ барилгын зураг төлөвийн салбар руу ер нь хөл тавихад зөвлөгөө ер нь хэрэг өгчсэн бол бас таны хийжсэн ажлыг хэр шүүмжилж ирсэн бол тэгээ би ч айгуу тийм анх бол Моосорд өгдсөн тэгээ хүчээр орцсон тэгж явж байгаа 2 дугаар курсээс ахуулаад айгуу сонирхолтой болоод хичээлдээ дуртай болоод бүр сонирхолтой болоод яаж одоо гоё их үү яаж хичээлээ одоо сайн их үү гэх юм уу яг тэгж бодож бүр ингээд дурлаж эхэлсэн гэх юм уу курсын ажлаа хийх гэл нөгөө нэг анх нөгөө нэг бүр ингээд амар хэцүү санагдаж байгаа юм л да анхны курсын ажил тэгэл одоо яах вэ мах вэ гэсэн чинь манайхан амар намайг загинжсэн чи одоо нэх гоё юм болно гэж ботцсон байгаа дотроо гэл амар загнаал тэс яг үнэн байхгүй юу бүр нэх гоё юм хийх гээл тэг бүр өөрийгөө зоогоол тэг бүр ингээд юусэн наан тэр ажлыг хийх аргачлалыг бодохгүй шүү дээ тий тэгсэн чи яг манайх загинжсэн байхгүй чи одоо нэх гоё юм болно гэж ботцсон байгаа заа юу гэлсэн ерөөсө бити тэгж бод за угаасаа гоё болохгүй заа юу амар тийм бүр яг тэгсэн ш тэр ажлыг гоё болов ямар амар зэвөө бүр яг тэгжсэн тэгээ манайхын тэр ерөөс санаанаас гарддаг юм тэгээ манай аавын бас нэг амар загинжсэн санаанаас гарддаг юм яг нөгөө нэг барилгын янд хөгжил байна л да яг л үе үе яриад явж байгаа шүү дээ хөгжөө явж байгаа шүү дээ манай салбар тэгээд тэр үед намайг яг төгсөх үед бол одоо энэ каркас буюу бүрэн одоо юу нэг цутгамал төмөртэй юм барилгын бүтээц яг тийм үе гарч ирсэн байхгүй юу тэгээд тэр үе би яг л тэр үед төгсөжсэн юм чи би тэр үеийг л зурж мэдчихэж байгаа тэгсэн чинь нэг тоосон бүтээцтэй барилга ороод ирвээ за тэрийг би зурваа за тэгсэн чинь загнуулаад толгойгоо хэрэгтлээ загнуулсан тэгээ бараг тэр үед нүүрлуга зураг шийдүүлсэн баха аваараа манай аав шалгасан байхгүй юу шалгаад дахиж чи бити миний надад ийм зураг үзүүлээрээ гээд шууд над руу шидчихсэн байхгүй бүр амар загнаад тэгээ тэр хоёр өрөөн санаанаас гарддаг юм тухайд уйлж мэлж гомдожсэн гомдогээд за гэлээ тэгээд заагаад өгчихгүй те өөрөө нөхөр бол зааж өгөөгүй байхгүй зүгээр би өөрийнхөө ингээл нэг юм зайлвал ойлгол хараад зурж байгаа шүү дээ тэр юм шууд шидчихсэн амар загнажсан юм яг одоо зөвлөгөө гэдэг юм бол яг мэдээж одоо бол намайг бол одоо асуудал гарангуут ч юм уу би бүр нэг томоохон төслүүд дээр зөвлөгөө авдаг. Ийм ажиллагаа одоо ингүүл яах вэ? Одоо ийм болчлоо. Тэрнээс биш би өөрөө л ингээл бүгдийг энэ зохицуулаад зохион байгуулалт явуулалттай ажиллаудаа. Намайг чи ер нь бол манай аав айгу зөв хүмүүжсэн юм санагдсан юм а. Ер нь би амар их тэрэнд аяг баярлж авдیں۔ Тэр яагаад тийж хэлж яах нэхэр зөв юм дээр аяг хурамшуулжсэн. Яг ингээд аюу зөв ойлголтод өгсөн юм манай аав юм. Би аавтайгаа амар адилхан санагдсан бил. Ер нь яг тийм амар юм хитрхи шудраг ч юм уу. Тэгээд тийм шудраг юм шиг байгаа маа. Ингээд шууд нөгөө юмнууд нь хэлчмэлэддэг. Ер нь бол тийм. Тэгээд жоохон худал хуурмаг юмд амар дургу. Яг ингээд хүнд нэг хэлсэн бол би тэрийг яг одоо хэлсэн даруйдаа биелүүлж чадахгүй ч гэсэн хэсэг хугацаанд дараа заавал биелүүлдэг байхгүй. Тэрийг ингээд бодоол яваад идэг. Тэгээд тийм болохоор яг тэр зан чанарыг манай аавд тийм шиг ер нь бол яг тийм. Аль алнаас нь л авсан бид ер нь ээж манай аав ээж хоёр хоёулаа тууштай хүмүүс ер нь бол яг ингээд тийм манай ээж бол аюу дайчин тийм хүн. За манай аав бол аюу тийм шудраг тэгэл бас л яг тууштай юмныхаа ард гардаг тийм хүн. Тэгээ яг тэдний тэр зан чанарыг авсан юм билээ л дээ тэр хоёр нь. Жоохон бахта миний дурсамж гэвэл миний одоо энд үлдсэн дурсамж бол би зураг их зурдаг гэсэн хөлтэй зураг аюу их зурдаг. Тэгээд одоогийн энэ дээр үед ч юм бол манай аавын үед бол гараараа зураг зурдаг байсан. Том ватан заасан тэр тэгээд том одоо шаблонууд ингээд татчихдаг. Тэгээд тэрэн дээрээ зураг зурж ажилладаг байсан. Энэ барилгын энэ бүтээн байгуулалтын бүх энэ зургууд чинь гараар явдаг гэсэн үг байхгүй. Ингээд энэ одоогийнх шиг сайхан ингээд хүн хүчлээд өгсөн програм хангамжиж байсангүй шүү дээ. Тэгээд тэр гараар зурж байгаа юмуд шаблон гэж байдیں۔ Ингээд нөгөө бидний нөгөө яриад байгаа функц төлөвлөлт дээр тавилгуудаа ингээд хийнэ л дээ технологийн байгуулалт. Тэгээд тэр шаблонуудыг би амар их нөгөө байрлуулаад зураад идэх хөтөс ахгүй. Ингээл дөрвөлжин ингээд дээрээс нь харсан дөрвөлжин зүгээр л дөрвөлжин татчихна. Тэгэл тэрээгээ зураад энд ширээ, энд одоо галтгоо, энд том өрөө тий бараг би өөрөө энд байна гэх нь хадгаа тий. Тэгэл аюух тэгж зурдаг гэсэн ахгүй. Тэгээд
Тэр дурсамж бол надад амар их үлдсэн. Анх бол энэ салбар руу орж ирэхэд нөө эмхтэй за тэгээ туршлагагүй гэл аюу алуунаас өмжлөө сонсож байсан ч юм уу те. Ийм тохиолдлууд их гардаг байсан гэсэн мөртлөө тэгээд тухайд одоо бид нар ч нөө туршлагагүй юм чинь за нэг урт ажиллаа ингээд нэг хийж ч юм уу туршлага суусныхаа дараа ингээд нэг одоо компани байгуулах ч юм уу бизнес эрхлэх гэж хүн бас бодож болно те. Гэтэл ингээд дөнгөж юм залуухан за сургуулаад өгсөд удаачгүй байж хата ингээд компани байгуулна гэсэн юм зорилго тавьнууд бол аюу зоригтой байсан болов. Одоо ингээд анзаархад та ер нь бүх юмд одоо яг энэ зоригтой чигээрээ байж чадчихна уу? Эсвэл цаг хугацааны аясаар аюу их эргцүүлж боддог болсон уу? Тийм харцангуй нөгөө тэр үеигээ боддог болсон. Эрсдэл гэл ядчил эрсдлээ боддог болсон байгаа байхгүй одоо бол санаа суугаад тийм аахгүй санаа ёо тэгээ ер нь аюу их эрсдлээ төрүүлж хардаг болсон одоо. Тэгээд яг хөө зориг бол байгаа бах. Ер нь бол юм хэрвээ ингээ өөрөө бодоод хийн гэдгсэн бол ер нь тэрийг заавал хийж эхлүүлдэг. Юу ч бодоогүй нэр аюу зөрөгтэй ажил том ажлуудыг авсан ч байд юм уу тий. Тэгээд ард нь гарсан тийм аюу хөдөг байхгүй яг ингээ ирээ харахаар нэг тийм юу бас нэг хүний нэг юу гэдэг шүү дээ. Ур чадруудын нэг л тий. Надад нэг тийм зохион байгуулах чадвар аюу сайн байд юм шиг байна. Юмыг ямар ч юм аюу сайн зохион байгуулаад ард нь гардаг. Тэгээд яг тэр чадвар нь бас надад аюу сайн суур болж өгсөн баха. Дээр нь давхар нөгөө хувийн зан чанар юм шиг юм л та. Айгу тууштай. Тэгээ нөгөө нэг ажлынхаа ардлыг ер нь нэг тийм ажлынхаа ардл нэр төртөгөрл гарч ийл гэж боддог ч юм уу тий. Замны арга барил тийм амар сонио арга барил шүү. Тэр нь жоохон би шүүмжлэр санагдсан ба тэрийг ажиллаа эхлүүл дуусгах нь тийч сална ер нь. Ер нь тийм олон ажил зэрэг хийж чадахгүй. Магтууштай зан чанар юм шиг юу? Айгүй тэр үед би амар шүүмжлэлтэй ханддаг. Зах зээлд бол одоо тийм олон ажил мэдл зэрэг хийж чаддаг юм амар хэцүү. Тэгээд олон ажил зэрэг хийж чадахгүй. За тэгэн гутаа нэг ажлаа заавал ихсэн бол дуусгана. Тэгээ тийм болохоор одоо энэ компаниг 100 өрөж дуусгах юм байна. Тэгээ. Миний хамгийн том дайсан бол туршлага байсан гэж хэлсэн юм тий. Тэр одоо өөр хүмүүс ч гэсэн энэ талаар бол маш их сонссон юм шиг байлээ. Тэгээ эмхтэй тэгээ туршлагагүй гэл ер нь бол бас хүний урам зоригийг бол ер нь энэ ч нэг мохох үг штэ. Наа гутарч ойлгох ч юм уу нэг тийм хэцүү байдалд орж исэн тохиолдол байдгүй. Яг хөө тэгэл хэцүү байдалд орно л доо. Тэгээд нөгөө хүнийхэн чанар гэд би яриад шүү дээ. Тийм шүү. Нэг тэгж нөгөө нэг ингээл амар шантраал ч юм уу те одоо ингээл цаастаг боли гэл ч юм уу те ер нь их тэгж жаагүй шүү дээ. Одоо энэ 10 хэдэн жил. Тэгээд тэрнтэй адилхан тэр наад туршлахгүй гэл тэр үг чинь мэдээж аюу хэцүү шүү дээ. Тэр үгийг байхгүй болготлоо л тэгтээ тэргүй ажиллаа ингээд хийгээд чанартай сайн хийгээд ажлынхаа ард гарцсан байхад тэр хүмүүсийг тэр багийг бол ажиллаар нь таньж мэднэ тий. Тийм болохоор энэ ажиллаа сайн хийдэг л ийм л ер нь бол бодолтой аягүй их тэгж урагшилж алхдаг гэсэн. Би яг хөө тэр үед бол мэдээж харахгүй шүү дээ. Тэгээ тийм жоох. Би одоо боддог байхгүй. Угаасаа би харагдах байтал ч гэсэн амар жоох хүүхдтэйсэн. Тэгээ тийм хүүхэд одоо тийм яриад тэр чинь манайх чинь мэрэгжлийн ур чадвар шаардсан мэрэгжлийн үйл ажиллагаа ийм юмыг зөвхөн багын нэг одоо хүндээ хийн чадна гэл хийхгүй шүү дээ. Тэгээд тэгж яах тийм үг сонслохгүй яах вэ мэдээж одоо сонсох ч ёстой гэж бодож байна. Одоо бол тийм. Одоо энэ салбарын тухайд ер нь ярихад одоо нэг гол сайхны салбар гэж тэгэхэд Монголын гол сайхны салбар гэж нэгдсэн одоо кластерт олчихсон тийм ээ. Дөрөв нэг барилгын салбарт ялангуяа зураг төслийн чиглэлээр явж байгаа компаниуд ер нь нэгдэх гэдэг ойлголт ер нь хэрэг байдаг бол тий. Одоо гадны томоохон төсөл ороод ирлээ гэхэд ер нь нэгдэж одоо тийм мега тийм төслийг хийж гүйцэтгэх тийм нэгдсэн баг ер нь бүрдэж чадах болов уу? За надад ч ястаа үнэхээр асуудалтай. Одоо ингээл энэ нэг жижигхэн зах зээл дээр 800 компани 700 одоо сүүл сонсоод 730 байсан одоо бараг 800 төгсөж байгаа биз. Ийм компани агаад тэгээд доктортой үйл ажиллагаа явуулахгүй. Тэгээд ингээд салсан 700 800 компани ингээ яваад энэ юусоо сайн биш гэж боддог шүү. Ер нь бол нэгдэж нэг бодлоготой нэг одоо ядаж нэг үнийг ярддаг зах зээл дээр тий. Ингэж л одоо цаашаа бид нар мэрэгжлийн түвшинд дахин одоо энэ ярьж байгаа олон улсын төслүүд дээр ингэж л чадварчиж ингэж ажиллана шүү дээ. Тэрнээс биш яг одоогийн байдлаар одоо томоохон ч гэдэг юм уу төслүүд ингэж ороод ирлээ. Монголын компаниуд ангаараа бол бараг хийчихдэггүй хаа би тэгж бодож байна. Энэ олон компани хизээч сайн төрөхгүй. Дээр нь манайх өрсөлдөж байгаа нь үнээрээ л өрсөлддөг компаниуд. Яагаад эн чин айгүй олон муу талтай шүү дээ. Ер нь бол үнэ буулгаалын эцсийн дүндээ яах юм бүгд л байхгүй болох юм уу яах юм тий. Тийм л юм төрн. Тэгэхээр нэгтгэл хэрэгтэй одоо. Нэгдэж ер нь
одоо бодлогын хэмжээнд айгүй томоохон өргөн зар үрэтээр хамтарч үйл ажиллагаа явуулж эхлэх хэрэгтэй. Ер нь бол тийм цаг нь бол би болцсон гэж боддог. Тэгээ танд ер нь цаг зав ер нь хэрэг гарч ийн гэр бүлтэй цаг зав ер нь зарцуулж чадчихна. Би ч ер нь айгүй завгүй байдаг. Завгүй байсаар л байгаа. Тэгээд ер нь айгүй завгүй байдаг лсэн л та. Тэгээд одоо сүүлийн нэг жил бол яг тийм айгүй тийм юу байна гэл аль талраа ингээл яаж чадахгүй тэгээ ингээд хэл санаа зовоол яваад идэг л болж байна л та. Ер нь гэр бүлийнтэй хүн ер нь энэ тал дээр яаж таныг дэмждэг бол тийм ээ. Аюу сайн дэмждэг. Би аюух баярлалтай юм аа. Тэгэхээр би ч одоо аюу заавуу тэгэл аюух суун тий. Аюух сууд манай ажилч ер нь бол аюух сууж ижил гардаг шүү дээ. Ер нь бол гараас тий маш их ажиллаж иж гардаг. Тэгээ тэрийг ингээ ойлгоод ер нь бол аюу дэмждэг. Ер нь ажилтаач тэр гэр бүлтэйч тэр аль аль нэг тийм аюу одоо сансан хэмжээ одоо юугаараа бол цаг зарцуулж гэдэг юм чадахгүй л юм л да. Одоо ямар ч гэсэн амралтын өдрийг бол зөвхөн гэр бүлтэй л гаргаж боддог. Тэгээ одоо л яг тэрэн дээр бол яг нэг байгаад байгаа юм тийм. За тэгэхээр танд маш их баярлалаа тийм ээ. Барилгын их том салбарын нэгэн эдсийг бас удирдах энэ салбарт өөрийн одоо хүч хөдөлмөрийг зорилго мөрөөдлөг бас шингээж явж байгаа танд өндөр их амжилтыг хүсье. Тэгээ урилга хүлээн авч бидний нэвтрүүлэгт оролцсон танд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд танаа телевизийн хамт олонд танаа багт тий баярлалаа гэж хэлмээр байна. Одоо намайг зөвхөн намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж одоо тий сайхан ярилцалж яриа өрнүүлсэнд бол одоо маш их баярлалаа. За Royal Digital телевизийн бэлтгэн хүргэдэг залуу лидер нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Бидний удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна.